Сайн байцгаана уу? Азаа байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та киноноос зөвхөн үйл явдал бус амьдралын гүн ухаан сургамж авдаг. Хэрвээ тийм бол өнөөдрийн бичлэг танд зориулагдсан. Бид хамтдаа Аватар хэмээх гайхамшигтай киноны ерөнхий үйл явдлыг ярилцаж, киноны талаарх сонирхолтой баримтууд болон амьдралд хэрэг болох 3 чухал сургамжийг олж мэдэх болно. Аватар нь Джеймс Кэмероны гайхамшигт найруулгаар 2009 оны 12 дугаар сард дэлгэцнээ гарсан. Нийт 2 цаг 42 минут үргэлжлэх энэ кино нь уран зөгнөлт, адал явдалт, гүн ухаанд драм төрлийн хамгийн тод төлөөлөл болж чадсан юм. Аватар бол түүхэнд хамгийн их ашиг ардлага болсон кинонуудын нэг. 3 төрлийн Оскарын шагнал хүртэж, шилдэг дүрслэл, шилдэг зураглал, шилдэг тайз зэрэг олон төрөлд ялалт байгуулсан. Энэ кино зөвхөн үзэгчдийг биш, кино урлагийг өөрчилсөн. Ирээдүйд ямар кинонууд бүтэх боломжтой вэ гэдгийг харуулсан. За ингээд кинонд орцгоё. Та хизээ нэгэн цагт нүдээ ханаад өөр ертөнцид очимоор санагдаж байсан уу? Бидний мэдэхгүй амьсгалах агаараас нь эхлээд хайр дурлал, итгэл үнэмшил бүх зүйл өөрөөр орших тэр ертөнцид яг л зүүж газар. Харин тэр зүүдэнд амьдрал өвхөл, эрх мэдэл, хайр, урвалт, уучлал бүгд багтсан бол яах вэ? Киноны үйл явдал 2154 онд эхэлнэ. Хүн төрөлхтөн дэлхийн нөөцийг шавхаж өөр гаригууд руу тархах хэрэгтэй болсон цаг үе. Тэдний зорилго Пандоро хэмээх гариг. Энэ бол хүчил төрөгч багтааж байгаль нь гайхамшигтай. Олон төрлийн амьтан ургамлаар дүүрэн амьд байгалаа шүтэн дээдэлдэг цэнхэр арстай Навигийн үндэстнүүдийн нутаг. Полдур Джейк Салли хөгжлийн бэрхшээлтэй тусгай хүчний хуучин зэрэг. Түүний ихэр ах судлаач байсан ч гинти ослоор нас урснаар Джейк түүний оронд Аватар хөтөлбөрт хамрагдав. Энэхүү хөтөлбөр нь хүний ДНА ба Навигийн ДНА-ыг хослуулан бүтээгдсэн Аватараар дамжуулан Пандород ажиллах хөтөлбөр юм. Джейк Пандород очиход бүх зүйл шин. Байгаль, өнгө, үнэр, агаар. Тэр өөрийн Аватар биедээ анх удаа хүл тавихдаа хөгжлийн бэрхшээлтэй байснаа мартан дүүлэн гүйж эхэлдэг. Энэ мөч бол түүний сэтгэлийн анхны чөлөөлөлт. Пандоро Джейк анхны удаа төөрж амь насаа алдагших үед Нэтри хэмээх Нави эмэгтэй түүнийг авардаг. Нэтри бол омгийн ахлагчийн охин бөгөөд байгальтай гүн холбоотой нэгэн. Эхэндээ тэр Джейкэд дургуутж байсан ч Эва Джейкийг онцгойхон гэдгийг илтгэж буй дохио өгснөөр түүнийг авч явдаг. Түүнээс хойш Джейк Нэтригийн гэр бүл омогтой хамт амьдарч эхэлдэг. Тэр аажмаар Нави хүмүүсийн амьдралын хэм маяг, сэтгэлгээ, байгальтай харьцах арга ухаанд суралцж эхэлнэ. Түүний дотоод ертөнц үнд цүүлж өөрчлөгдөж эхэлдэг. Тэр зөвхөн тагнуул байх биш, харин тэдний нэг болж үнэн сэтгэлээсээ хайрлах болно. Джейкийн дотоодод асар том зөрчил эхэлдэг. Тэр хуучин амьдрал, хүн төрөлхтний дунд цэргийн сахилга бат, эрх мэдэл, соёл иргэншлийн тал зогсож байсан бол одоо байгальтай нэгдэн амьдрах. Дотоод амар амгалан эрхэмлэгч Нави омгийн толд орж эхэлсэн. Энэ бол бидний амьдрал дээр ч олонтоо тохиолдог. Бид нар аль талд нь зогсох вэ? Зөвхөн ашиг хайсан өөрийн сонирхлоо урдаа тавьсан тал уу? Эсвэл өрөөлийн үнд зүйлийг ойлгож хамаагаалan зогсох уу? Джейк сонголтоо өгмөж улам марцаад. Хүн төрөлхтөн Пандород ирсэн зорилго нь Аптаниум хэмээх үнэт эрдэс бодисыг олборлох явдал. Тэрхүү баялагын яг Нэтригийн омгийн ариун газар модон дунд оршиж чав. Компани энэхүү модыг устгаж олборлолт хийхийг шаарддаг ч Джейк тэднийг зогсоохыг оролдоно. Джейк өөрийн Аватар биедээ бүрэн итгэж Нэтрид хайртай болсон байлаа. Харин компани Джейкийг ураг чимээ мэдэж хүчээр Пандорог эдлэн авах төлөвлөгөө хэрэгжүүлдэг. Хүмүүсийн нисдэг хөлөг зэвсэгт хүч бөмбөг Навигийн модыг сүтгэж олон 10 хүнийг хөнөөж эхэлнэ. Энэ бол киноны оргил. Джейкийн шийдвэр гаргах цаг ирдэг. Хүн төрөлхтөнтэйгээ үлдэх үү? Эсвэл өөрийн амьдралыг Пандород түүний ард түмэнд зориулах уу? Джейк өөрийн Аватар удирдаж Нави ард түмнийг нэгтгэж Пандорог хамгаалахын тулд босч ирдэг. Тэр бүгдийг орхиж өөрийгөө тэдний нэг болгохоор шийддэг. Нэтри болон бусад омог түүнийг удирдагч хэмээн хүлээн зөвшөөрдөг. Ингээд хүн төрөлхтний технологи зэвсэгтэй армиг, байгаль, эм нэгдэл, сүнслэг хүчээр зэвсгэлсэн Нави хүмүүс эсэргүүцэн тулалдана.
хэдийгээр зөрчил их. Хохирол өндөр байсан ч Нави ялж хүмүүс Пандорогоос хүн гаргадаг. Жейк эцсийн шийдвэрийг гаргаж аватар биеэ өвөрт сонгож хүн төрлөختний биеэ орхин Нави жинхэнэ нэгэн гишүүн болдог. Түүний нүд нэгдэж шинэ амьдрал төрдөг. За энэхүү киноноос бидэнд өгсөн сургамжууд юу байсан бэ? Та бүхэн өөр үндэхээс олж харсан байх. Энэ төрдөж буй сургамжууд нь зөвхөн миний өөрийн бодол юм шүү. За нэгдүгürt байгаль бол бидний гэр бүл болохоос ашиг олдог хэрэгсэл биш. Аватар бидэнд байгаль орчноо харилцахын үндэснийг маш хүчтэй сануулдаг. Пандорогийн омод Ева гэдэг амьд бурхнаа дамжуулан дэлхийтэйгээ холбоотой байж түүнийг устгаж болдоггүй, орлуулж болдоггүй гэдгийг харуулдаг. Хүн төрлөختөө ихэнхдээ хөрс мод усыг зүгээр нэг ашиглах нүүц гэж хардаг. Гэвч энэ кино бидэнд хүн бол байгаль захирагддаг. Байгаль хүнийх биш гэдгийг сануулж байна. Байгальтайгаа зөрчилдөх нийтдээ өөртөө дайдахтай адил. Хоёрдугаарт хүний бодит тэмцэн бол түүний сэтгэл зүрхэнд оршдог. Жейк хүний бие орхиод Нави ард түмний нэг болж өгдөг. Гэхдээ түүнийг Нави болгоход гадаад зүрх бус харин түүний зүрх сэтгэл сонголт чухал юм. Тэр өөрийн эрх шиг үүрэг хариуцлага, хайр дурлалын хооронд сонголт хийх хэрэгтэй болдог. Эцэстэн тэр хүний хурамч ертөнцөөс татгалзаж жинхэнэ үннийг сонгодог. Гуравдугаарт хайр бүх ханыг нурааж чадна. Жейк болон Нэтрийн нарын хайр өөр ертөнцөөс ирсэн хоёр сэтгэлийн нэгдэл. Тэдний хайр зөвхөн романтик мэдрэмжтэй хязгаарлагдаагүй. Энэ нь хоёр өөр соёлын нэгдэл, ойлголцол, хүлээн зөвшөөрөл, хамтын нэмэлт. Жейкийн хайраас урам авсан Нави ард түмэн түүнд итгэж хамтдаа тэмцэж чадсан. Энэ хайр тэднийг аврах гол түлхүүр болсон юм. За одоо бүгдээрээ бичлэгийнхаа төгсгөлд Аватар киноны зарим баримтуудтай танилццгаая. Жейк Салигийн дөрвийг бүтээсэн жүжигчин яг үүндээ мэрэгжлийн жүжигчин болохоос өмнө Австралийн цэргийн гэгтэмд сурж байжээ. Нави хэл бол бүтээлч хэл. Нави хүмүүсийн хэл нь бодит хэл биш, тусгаалan зохиогдсон хэл юм. Үүнийг лингвист Пол Промер зохиож кинонд ашигласан. Тэрээр 1030 мөвтэй хэл бүтээсэн. Камерон анх 1994 онд энэ киног хийх санаа олж ирсэн байна. Джеймс Камерон Аватарын анхны санааг 1994 онд авч байжээ. Гэтэ тухайн үед технологи хангалтгүй байсан тул 15 жил үлдээсэн юм. Жейк анх цэнхэр биш, харин цагаан арьстайгаар эхэлж дараа нь Нави арьс нэмэгтэй болж хувирдаг. Энэ нь дүрийн хувьд том өөрчлөлт. Камерон болон түүний баг 3D киног илүү бодиттой гаргахын тулд тусгай камерын систем зөвхөн бүтээсэн бөгөөд кино урлагийн технологид шинэ нэрэн эхлүүлсэн. Аватар киноны сэдэв дүнсэлсэн олон видео тоглоом VR туршлагууд гарсан үзэгчдэд Пандора гарагийг илүү сайн мэдрүүлэх зорилготой. Джеймс Хорнер зохиосон киноны хөгжмийн хэрэгслүүдэд Европсын аваа төрөл бүрийн хөгжмийн багцыг ашиглажээ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол зөв сувгийг subscribe хийгээрэй. Энэ мэд гайхалтай кинонуудын далд төвөг сургамжийг хамтдаа нээцгээе. Бид хизээж зүгээр нэг кино үздэггүй. Бид кино ресурсыг олж авдаг. Баярлалаа. Дараагийн удаа уулзлаа.